Сэндийн энх бат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут. За өдрийн мэндийг хүргэе эрхэм үзэгчдээ. Комендатор нэвтрүүлгийн ээлж дугаараар Монгол Улсын их сургуулийн багш, улс төр судлаач, доктор Бовин Дэрэг өдөр урьж ирэлээд байна. Та сайхан үжиж байна уу? За баярлалаа. Сайхан өвлөж байна. За Монголын улс төр юу болж байна? Та өнөөдөр улс төрийг яадаг юм чинь? Тийм тэгэхээр оны өмнө бас нэг Монгол улс төрийг дүгнээч гэдэгт бас нэг асуултанд бас хариулж байсан. Тэгэхээр яг өнөөдөр бид нарыг гацчихсан. Одоо яг дэлбэрэх гэж байгаа. Одоо тэгээд аль хаалгаар орох вэ? Гарц нь аль нь вэ гэдэг яг өмнө ирсэн. Тийм л байдалтай л байна гэж хэлж байна. Ер нь бол улс төр бол шийдлээ хүлээж байна. Тийм. Аль замаар нь явал биднэрт одоо зөв бэ гэдэг яг тэр гарцсан дээр бид нар хичээл зогсож байна л гэж хэлж байна. Ер нь бол Монголын улс төр бол яг сүүлийн 28 жилийн улс төр бол ер нь одоо ингээд мухардалд орж байна гэж хэлж болох нь. Тийм. Ер нь бол систем өөрөө ерөнхийдөө гацчаад байна. Тэгэхээр хууль өөрөө хэрэгжихгүй байна. Шийдвэр өөрөө хэрэгжихгүй байна. Дуу хоолой өөрөө төрд очиж чадахгүй байна. Төрөөс гарч байгаа зүйл нийгэмд очиж үйлчлэхгүй байна. Тийм. Нэгсэндээ бүхэллэг байж чадхаа болчиход байна л гэж харж байна. Гэхдээ яг энэ байдлыг үргэлжлүүлэх хүсэл сонирхол тодорхой улс төрийн хүч бүлэгт байна гэж харж байна. Тийм. Мэдээж хэрэг яг одоо энэ маягаар нь удирдах явах хүсэл сонирхолтой ч гэдэм үү. Дасралтгүй одоо төрд байх хүсэл тэмүүлэлтэй одоо тодорхой хэсэг бүлэг хүмүүс бол мэдээж өнөөдөр хүртэл бас бий болж гарч ирсэн. Тэгээ мэдээж энэ байдлаар явах хүсэл байгаа бах. Гэхдээ нийгэм бол заашгүй хөгжих ёстой. Тэгээд Монгол улс өөрөө олон мянган жилийн түүхтэй гэж бид нар ярьдаг. Тэгэхээр бас энэ төр улс маань өөрөө цаашдаа энэ Азийн цээжин дээр үлдэх тийм хөгжих ирээдүйн хойч үедээ сайн сайхныг үлдээхэд бол нийгэм өөрөө заашгүй одоо яах нь хөгжлийн хуулиараа явахсаар аргагүй байдалд очиж байгаа л гэж хэлж болно. Би өнгөрсөн 7 хоногт одоо улсын хурлын гишүүн Оюун Эрдэнэтэй ярилцсад бол бас Оюун Эрдэнэ гишүүн хэлж байсан. Бас ингээд яг ингээд энэ ирмэг дээр торгой ирмэг дээр байж байна. За ийшээ бол одоо ангал руу унана. Тэ улс орнд ирчихлээ. За нөгөө талын замны үгээр Мексикийн зам байна гэж. Тэнд бол тэр юу гэдэг вэ? Хууль дүрм үйлчлдэггүй тодорхой хэсэг бүлэг улс орныг тэжигт нь одоо удирдах байдаг. Өөрөөр хэлбэл бүх эрх мэдлийг одоо тийм нам үл хамаарсан бүлэглэл удирч байдаг. Ийм тогтолцоо тэнд одоо бүр ингээд тогтсон. Тэгэхээр энэ тогтолцоо руу Монгол улс шилжиж байна. Шилжиж байна. Бүрэн шилжиж байна гэсэн тийм. Тэгээ ийм боломжлыг хэлж ирсэн. За яг хоо Мексикт зөрүүлж болно л доо. Тэгэхээр зэрэг бид нар бас нэг юм харах хэрэгтэй. За яг хоо Мексик бол ерөнхийдөө бол бүх альва бүх одоо шийдвэр гаргагч нарч бай, бизнесменч бүгд ерөнхийдөө бол мафтай холбоотой тийм. Ер нь 75%. Энэ бол тодорхой. Тэгээ бид нар яг нэг хар тамхины бүлэглэл тийм. Манай одоо улс төр судалдааны харьцаас улс төр гэж бид нар байнга одоо бас нэг том дэд салбар байдаг л та. Тэн дээр ингээд хойд талд нь Америк байдаг, урт талд нь Мексик. Яг их хэл залгаа. Тэгээ яагаад хөгжил юм бэ? Тэгэхээр бид нар нөгөө бас Итали дээр бас ярьдаг л та ингээд өмнөд Итали, хойд Итали гэдэг. Тэгэхээр ингээд энэ бас хөгжил өөр байсан. Тэгэхээр тэр ганцхан төр барьж байгаа нөхдүүдэд бас биш. Мэдээж шийдвэр гаргагч нар бол одоо бүх зүйлд бол хуулийг баталж байгаа гэдгээр бол голлох оройтой. Гэхдээ ганцхан одоо тэр нөхдүүд биш. Тэгэхээр юу гэх юм бэ? Хуулийнхан орж байна тийм. Бизнесийн орж байна тийм. Дээрэс нь нийгэм өөрөө бүхэлдээ. Тэр нийгмийн сошиал капитал, тэр өөрөө нийгэм өөрөө ямар өв соёл, ямар одоо үнэт зүйлийг тээж ирсэн гэдэг зүйл нь өөрөө өнөөдрийн нийгмийг бүтээж байна. Тэгэхээр бид нар өнөөдрийг хүртэл тийм үнэт зүйлийг бий болгох үеч нийгмийг одоо за магадгүй 21 оноос хойш бид нар бүтээж чадаагүй байна л гэсэн үг. Тэгэхээр ганцхан энэ ардчлан шилжилт тэгээд 90 оноос одоо 28 жил гэдэгтэй биш. Мэдээж том цикл, бүгд цикл. Гэхдээ түүнээс өмнөх өв бидэрч юу байсан юм? Институцийн онолууд ч байдаг. Шилжилт хийхэд өмнө хүчтэй одоо төрийг ч юм уу хүчтэй институцийг бүтээж чадсан бол уналтанд ороод дараагийн шилжилт хийсэн ч гэсэндээ тэр өмнөх туршлага нь байж идэг гэж. Тэгэхээр бидэрт бол сулыг үүсгээл дараагийн сул руу орчихно л гэсэн. Ямар нэгэн чиглэлүүлэг авахч байгаад бас дараа нь чиглүүлэгчийг өгүүлж хүсэж байна л гэсэн. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө бидний нэг одоо нийгмийн үнд соёл биднэрт үлдсэн өв маань өөрөөр байж ирсэнгүй тийм бидний ерөнхийдөө бол улс төрийн соёл бол их тийм муу байна л гэсэн үг л тийм. За өөрөөр хэлбэл ингэж хийж болох нь шүү дээ. За 21 оноос хойш одоо 90 он хүртэл тийм. За 90 жил бол одоо завгасаа гадны хэвд бичдэг ус шүү дээ. Энэ бол ингээд
Оросын одоо тийм юу хараат дагвар улс гэж тий. Одоо юу гэдэг ингээд баг хангаа гэдэг шиг дагвар улс. Өөрөөр хэлбэл энэ бол хаач очсон бол Оросыг юу гэж хэлнэ тэр дагдаг улс тий. Би даасан улсын юу ахгүй төрөх байхгүй гэж хэлдэг байсан тий. Тийм одоо өөрөөр хэлбэл өөрийн биш тийм сул төр байсан байна тий. За энэ одоо тэр сул төр дээр бас дахиад нэг өөрийн биш арчилсан гэсэн бас нэг тийм бас нэг сул төр 28 жил ганхаж явж тий төр. Тэг яг өөртөө удирдлагыг зорьсон дахиад шинэ институцийг бүрдүүлэхийг хүссэн. Гэхдээ бид нарт одоо юу гэдэг тийм чадвар, тийм дуршлаг, тэгээд тийм бас ухаан дутлал гэж хэлж болно. Тэгэхээр зэрэг мэдээж хэрэг одоо энэ чигээрээ байх ёстой юу гэхээр үгүй. Бид нэр өөрчлөх ёстой. Одоо жишээлбэл одоо наад шиг ч гэдэг юм уу бас л амьдралаа сайхан явуулах юмсан те өөрийнхөө мэрэгчлэрээ дуртай ажиллаад ингээд хангалттай сайхан нийгмийн одоо үйлчлэгийг аваад явах юмсан. Гэхдээ тэрийг ол зүгээр хүлээж авах биш те өөрийнхөө хүчийг өгөөд гисэн олон мянган залуучууд олон мянган иргэд байгаа. Тэгэхээр мэдээж одоо ийм төрийг үл хүсэхгүй, ийм байдлыг хүсэхгүй шинжлэхдгийг одоо харж байна. Тэгэхээр тэр шинжлэл гэдэг зүйл чинь өөрөө заавал ямар нэгэн байдлаар хошуучлагчтай, манлайлагчтай байж одоо явах шаардлага гараад байдаг. Тэгэхээр өнөөдөр тэр манлайлж байгаа, чиглүүлж байгаа хүмүүс нь бас итгэл даахууч байна уу гэдэг асуудлаас гарч ирж байгаа тийм. Гих мэтчлэнгээр ингээд нийгэм өөрөө хайч байгаа гэдэг ингээд одоо хаалга хараал зогсож. Ер нь бол ингээд ерөөс хайгуул явж байна тийм. Ер нь бол тийм. Гарцаа өөр чиглэлээр гарцсан ерөөс хайгуул тийм. Хинбэ хэний дагах вэ? Тийм. Яах вэ гэдэг ерөөс ингээд гайхаал хараа зогсож байгаа. Тэгэхээр бол энэ юм одоо өрнөд нэг өсөв шүү дээ. Тийм. За өнөөдөр улсын их хурлын гишүүн за аль аль намаас нь орсон гэдэг одоо төлөөлөлттэй тийм ээ. За одоо арчсан намаас одоо Бацаандан одоо луу болд гэдэг хоёр гишүүнтэй. За нөгөө талаас бол аюур сайхан оюун эрдэнэ гэдэг одоо энэ одоо нэг юм дөрвөн хүн явж штэ тийм. Энэ дөрвөн хүн бол бас нэгэнд бас нэлээд зөрөгтэй дуурч байна тийм ээ. Ер нь бол одоо тэр энэ хүмүүс бас нэг тийм бас нэг мандаалагч байх тийм. Энэ хүмүүс рүү бас хүмүүс харж байна. Тийм энэ хүмүүс юм бэ? Шөмжилж явж байна бас. Яг ер нь бол нийгэм бол бас нэг 2 3 ингээд тал болчлоо шүү дээ. Тэгэхээр ер нь бол тодорхой хэсэг нь бол итгэж байгаа. Одоо чадна, өөрчилж чадна, тийм ээ. Яг л одоо энэ чигээрээ бид нар амьдрахыг хүсэхгүй байна. Яах вэ гэх юм бол одоо бид нар урд нь бол ингээ намаас лидерүүдийг ингээ дэмжээ сонгодог байсан бол өнөөдөр өв залгамжлах хэлбэрлүү явж байна. Дараагийн өөрийнх нь үр хүүхдүүдэд нь тийм ээ. Эсвэл өөрийнх нь фракцийнхэнд ингээд нөгөө эрх мэдэл маань өөрөө өв залгамжлах хэлбэрлүү яваад бид нар нөгөө төрд гарсан нөхдүүд маань баялагийг тэгш хуваарлах хэрэгтэй байтал тэр нь бас хийхдэггүй байна. Гэт гих мэтчэн байдлаар бол одоо өнөөдөр тодорхой хэмжээнд эсэргүүцэж байгаа дөрвөн гишүүнийг бол дэмжиж байгаа нийгмийн хэсэг байна. Нөгөөс нь болохоор бол за энэ бол дараагийн эрх мэдлийн одоо ээлж тоглолт тий. Одоо тэр эрх мэдэлд хэн очих вэ? Нөгөө нэг уулын арслан цаг нь болохоор шоргоолжинд идэгдэг гэдэг шиг тэрний хүч шиг хэсгийн одоо бас хүчин сулраад эхэлж байна. Тэгэхээр дараагийн хэсэг нь одоо гарч ирэх одоо хоолндооч гэдэг юм тийм ээ. Гих одоо юм ээлж тоглолт гэдэг байдлаар харж байна. Тэгэхээр зэрэг нийгэм өөрөө бас тийм цалхалттай. Аль нь одоо алинд нь итгэж болох юм бэ? Яг хин үнэн яриад байдаг, хин шударга яриад байдаг гэдэг зүйлэн дээр л ирчээд байна л да. Тэгэхээр зэрэг энэ бол цэвэр иргэдийн өөрсдийнх нь үнэлэмж мэдээж одоо сэтгүүлчдийн ялангуяа энэ одоо бие даасан ямар нэг хараат бус байгууллагуудын яг энэ нь одоо үнийг гэлж гин худлаа гэлж гин эсвэл ийм байдаг шүү гэдгийг одоо маш сайн л одоо мэдээлэл хийж өгөхгүй бол бас бид нар магадгүй ээлжид эрх мэдлийн хуваарлалт бас тийм дараагийн хэсэг нь бас тий шилжилтлөө бид нар бас дэмжлэг үзүүлж байгааг үүсэхгүй. Гэх мэтчлэн юм олон янзын зүйл байгаа болохоор зэрэг яг үнэн хаана вэ? Шудраг ёслоо дөхөж байгаа нь аль нь? Туйлын шудраг зүйл байхгүй юм чинь тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо байж чадахгүй болчиход байна шүү дээ хүний нийгэм учраас. Тэгэхээр аль нь яг тэр яг хуулийн хүрээнд байгаа даа. Аль нь яг тэр хэлсэн амандаа хүрээд байгаа гэдэг зүйлийг л ялгаж цаалгаж өхүйцэл байдлаар хэвлэлийнхэн бас дүүрдэх засаглалынхаа үрийг маш сайн гүйцэтгэх хэрэгтэй байна. Тэгээ тийм учраас бас би бас мэржлийнхаа үднээс ч гэсэндээ тодорхой хэмжээнд бас оролцоол ингээд дуу хоолойгоо бас өргөд явж байгаа наа л гэсэн үг. Тэр одоо бол ингээд харж штэ ерөнхийдөө юу гэдэг. За ингээд нэгээд одоо мөсөөр үзье л да. За далаа одоо ингээд зузаан ингээд мөсөөр одоо автсан юм үзье л да. Тэгэхэд бол одоо явж исэн одоо Монгол улс гэсэн хөлийг онгоцвол ингээд цаашаа явах хэцүү болж байгаа юм ингээд хөлдөлт үүсэж учраас. Тэгэхээр юу гэдэг энэ чинь тодорхой хэмжээгээр бас юм мөс зүсгч онгоц гэж байдаг шүү дээ. Тэ?
Би тэгээд хараад байгаа байхгүй. Одоо яг би бол хөрсөхийг бол би яаж харж байгаа гэхээр ийм одоо мөс цусч онгоцны нэг уртлын нэг хошоо байдаг шүү дээ, тий. Одоо нэг ийм тэр мөсийг одоо яаж чадах, хагалж чадах гэж бодож. Тэгээд тэрний ард одоо нэг хүч төрөгч нь байна гэж бодоод байхгүй. Бас нэг бас моторцоор ажиллаж тий. Энд одоо яг энэ улсын хурлын ингээд нэг 4 гишүүн бас байгаа юм гэж харж байгаа байхгүй. Тэгэл ард талд ингээд явах. Тэгэхээр би бас өнөөдрийн нөхцөлд үүдийн одоо хүмүүс ингээд ирэл хайгуул хийж тий. Яг л өнөөдөр өөрөө хэллээ шүү дээ. Монгол улс өнөөдрөөр байх нөхцөл болсон тий. Одоо энийг хинч хүсэхгүй байна. Тий. Энийг бүгд яг л юу гэдэг одоо таа ч гэсэн би ч гэсэн одоо бидний маргааш жишээлбэл бид нар өөрхөн төл амьдрах дутхгүй шүү дээ. Тэ? Бид нар үүдэг хойч үедээ, ирээд үедээ, өр хүүхдтэй, өр ач нартаа одоо ямар нийгмийн хүлээлгэж өгөх гэдэг. Эний төлөө одоо хүмүүс зорж шүү дээ. Маш олон хүмүүс, тэ? Уул нь бол өөрөө одоо жишээлбэл би бол одоо юу гэдэг ардчлалын үед одоо дээд боловсрал тэ эзэмсэн ч гэдэг юм уу одоо ингээ ажил эрхлээд явж байгаа хүнээс бол их сайн сайхан ирээдүйг л ухтаж хүлээж аав өөрхөн одоо юу гэдэг сонгосон мэргэжлэрээ ингээ амар жимээр амьдраад ингээ явна гэж боддог байсан бол өнөөдөр надад бол эзэм сайхан амьдрал гэрэл гээгээ харагдахгүй байхгүй. Тэгэхээр би бол би сайхан амьдрна гэж боддог байсан бол одоо миний хүүхдүүд сайхан амьдрах ёстой гэдэг зүйл рүү шилжиж штэ. Гэдэг маань өөрөө бас асар их готомшиг байхгүй. Нэгсэндээ энэ төр барьж байгаа хүмүүстэй өнөөдрийн улс төрийн наам, өнөөдөр улс төрчид гэдэг юм уу, өнөөдрийг хүртэл явсан бүхий шийдвэр гаргагч нар бол үнэндээ бол одоо сайн сайхан зүйл хийж чадсангүй л гэсэн. Бүхэлдээ тийм. Ямар нэг улс төрийн гайхамшигтай үгийг хинч үлдээж чадсангүй л гэсэн. Одоо жишээлбэл одоо хамгийн ойрын жишээг л янз бүрээр хилдэгчсэн. Одоо Казахстан улс, Назарбаев тийм нүунийг одоо яаж шүүмжлээд байсан гэсэн улс орног бол маш хүчтэй хөгжүүлж байна. Тийм. Энэ бол Азад бол одоо маш хүчрэх. Тийм бас нэг улсыг бий болгож штэ. Хэдийгээр одоо манай улстай адилхан дагавар улс байсан ч гэсэн. За одоо Орос улс гэхэд одоо ингээд Европын холбоо, Америк нэгдсэн улсын эдийн засаг одоо бус улс төрийн маш том шал дарамтанд ор сүүлийн хэдэн жил байсан ч гэсэн бас өндөөж штэ. Тийм. Тэр нь бас удирдахтай холбоотой. Тэг яг уу ер нь бол ингээ очиод сурж байгаа оюутнууд ч гэдэм үү бас ярьдаг л да. Казахстан, Орос хоёр бол Орос бол нэг тийм бас гоё биш байна гэж те. Манайхтай нэг ялгаа алгаа гэж. Яг хоо их гүрэн одоо зэвсэглэл их хүчтэй хөгжсөн гэдгээрээ магадгүй их дуу хоолой өндөр байна. Итгэлтэй тий. Казахстанд бол эрх чөлөөг их хүсэж байна. Бүх юм болж байгаа. Амьдрал сайхан. Тэгээд тэгэхээр хангалуун хуваарлтыг их сайн хийж өгч байгаа. За яг хөө тэгтээ Казахстаны хөгжих бас шалтгаан юу гэх юм бол Зүйл бод улсын үедээ бол бас тэр өөрөө үйлдвэрийн ариун байсан учраас бас тэрийг аваад үлдсэн гэдгээрээ бас хөгжлийнх нь тий хөгжлийнх нь бас юу нь бол орчимтой явж чадсан гэж хэлж болно. Баялаг тий олох нь. Тэгэхээр Казахстанд бол эрх чөлөөг их хүсэж байна. Бас дуу хоолой хүн гэдэг амьтан чинь бас үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй байд юм байна. Тэр нэг жоохон дутагдаад байд юм байна гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэгэхээр бид нар бол их давуу талтай байхгүй юу? Юу гэх юм бол өнөөдөр бид нар та бид нар ч гэсэн ингээд суугаад өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж чадчихжээ. Тэгэхээр улс төрийн эрх чөлөө гэдэг бол Монгол байна. Тийм, асар их үнэтэй зүйл. Энэ бол барагтаа бол бас олдоод байхгүй тийм ээ. Одоо хагас дэглэмтэй улс орнуудыг харахаар чинь. Тэгэхээр зэрэг биднэрт ийм боломж, үзэл бодлоо илэрхийлэх бүрэн боломжтой. Өмчтэй байх бүрэн боломжтой. Тэ одоо бүх зүйл нэгсэндээ одоо хүнд олгох ямар их чөлөө бүгд ингээд олгогдсон мөртлөө сайхан амьдарч чадахгүй байна. Тэгэхээр зэрэг энэ шийдвэр гаргагч нар энэ институт, энэ систем өөрөө яг яаж яваад байгаа. Зорилго нь юунд байгаа даа. Ямар юуны төлөө явж исэн гэдэг нь тодорхой бус байна л гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр Японыг ярьдаг л да. Жишээлх юм бол Япон бол ингээд засгийн газар нь байнга солигддог ч гэдэм үү. За тэртээ тэргүү юм хаантай юм чин тий одоо үндсэн бол таанцгалтай юм чин юм байлгүй яах юм энэ гэж ярьдаг. Гэтэ парламентын засгалтай гэл. Тэгэхээр Японд нэг ийм зүйл байдаг. Өнөөдөр хүртэл тэд нар 6 удаагийн одоо манай Монгол улс дээр үчиг 5 жилийн төлөвлөгөө явдаг гэсэн шүү дээ. Яг түүнтэй ажлын төлөвлөгөө байдаг. Юусэн бо грант юу гэдэг стратеги. Тэгэхээр тэр нь ингээд өнөөдрийг хүртэл ингээд 6 дахь удаа хэрэгжиж явж байгаа. Тэрийг бол бүх одоо улс төрийн хүчин тэрээс гаждгүй. Ингээд бүгд тэрийг дэмжсэн хууль ингээд явж байгаа. Бид нар болохоор энгийн иргэд ч юм уу одоо ингээд өнгөц харахаар бол тэр нэг намын мөрийн хөтөлбөрөөр гарч ирсэн сонгуульд ялаад түүнийг хөгжүүлэхээ явж байна гэж харж байгаа. Бид тэр заалтуудыг дагаа явж байгаа зүйл байгаа. Гэхдээ Японд бол өнөөдөр хүртэл 6 дахь одоо бол грэн стратеги гэдэг зүйл рүү орсон явж байна тийм ээ. Тэгэхээр нэг юу хэлэх гээд байна гэх юм бол төр өөрөө хөгжлийн урт бодлоготой байх хэрэгтэй. Тэр бодлогыг дэмжсэн одоо улс төрийн намууд уралдаж одоо сонгуульд оролцсон ч яасан ч
тэр одоо төрийн тасралтгүй бодлогыг дэмждэг тийм зүйлийг л бид нар хийх ёстой байсан болов уу? Одоо манайд бол тийм залгамж чанар бол алдагдчих. Байхгүй. Төрийн бодлогын залгамж чанар гэдэг зүйл огт байхгүй. Юу байдгүй гэх юм бол сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө л тэмцэлтэй. Түүний төлөө л уралддаг. Тэр нь бас хэрэгждэггүй. Тэгэхээр зэрэг нэгсэндээ Монгол улсад бол бодлого байхгүй. Зүгээр юм хөгжлийн бодлого гэсэн юм хоосон цаастай. Гэтэ тэрийг хэрэгжүүлж байгаа юм огт байхгүй. Тэгэхээр бид нар нэг төлөвлөгөөгүй л явж гинэ л гэсэн. Ямар нэгэн байдлаар төлөвлөгөө байсан бол хаа өрхөө бид нар өөрөөр хэлбэл одоо тийм алсын хараагүй өгч байна. Алсын хараагүй явж байсан үг тийм. Хөгжлийн зорилго байхгүй. Эргэж бодсон тийм. Хаач гадаа мэддэхгүй. Тэгээ гарч ирэхээр би бинийгаа үүсгдэг. Ялангуяа одоо биднэрт бол маш их тулгардаг боловсролын салбарынханд бол сайдан солигдох юм бол дараагийн сайд өөрийнхөө одоо юу гэдэг сайд байсан үеийгээ харуулах тийм л хөтөлбөр гаргаж ирдэг. Нийгэм хэрэгжүүлдэг. Тэр нь өөрөө урт хугацааных биш. Тэгэл дараачих нь болохоор өмнөхөө үгүйсгээд дахиад өөрийг. Гэх мэтчлэнгээр нэгсэндээ биднэрт төр өөрөө хайчих зорж байгаа. Монгол бас хайчих байгаа. Монгол хүн өөрөө хэн болох ёстой юм гэдэг зүйл нь өөрөө нэгсэндээ байхгүй байна. Хийж чадахгүй байна гэж л хэлдэг. За өнөөдөр Монголын нийгэмд бол одоо ингээд нэг зүйл юу гэдэг ингээс энэ бол итгэл гэдэг зүйл одоо алдарсан гэдэг. Одоо юу гэдэг эрхчлөө хүмүүс байгаа ч гэсэн бол одоо итгэл алдарна гэдэг бол одоо энэ их аюултайг зарж байгаа юм байна тий. Жишээлбэл юу гэдэг одоо ирээдүйд идэх итгэл тий маргааштай идэх итгэл. За тэгээд юу гэдэг төрд идэх итгэл. За юу гэдэг төрийг барьж байгаа намууд идэх итгэл гэдэг шим. Одоо ер нь одоо ийм төрийн байгууллагууд идэх итгэл байл хүмүүсээр хэмжээд энэ итгэл алдарч байгаа байдал одоо юу гэдэг энэ бас их юу байна тий. Хүчтэй тий. Гэхдээ яг хоо ер нь итгэл алдаж болохгүй. Тэгээд их юм бол одоо утгагүй болчихно шүү дээ. Хүн ямар нэгэн байдлаар зориг өөрт нэг юм байж ижил бид нар амьдарч байгаа шүү. Тэгэхээр бол тэрийг бол алдаж болохгүй. Яг хоо ягаад итгэлч гэдэг ч юм уу найдар өөрөө тасраад байна гэх юм бол худлаа амлаж байгаа хүмүүс л гарч ирдэг байхгүй. Улс төрчид л Монголын иргэдийн итгэлийг алдаж байгаа болохоос биш бид нар бусад зүйлд бол итгэл явж ямар ч сан амьдрал байх ёстой, өргөжлөх ёстой гэдэг зүйлд бол итгэл явж байгаа. Тэгэхээр зэрэг яах ёстой юм бэ гэх юм бол энэ нэг амлалтыг нэг тооцдог, хариуцлагын одоо яад үүрүүлдэг ч гэдэг юм уу, буцаад нэгдэг бас тэр соёлыг иргэд өөртөө сурмаар байна. Би одоо ингэ бодож байна. Ерөнхийдөө сайн муу хоёроо дандаа ингэж зэрэгсэж явдаг тий. Муу зүйл сайныг бий болгодог, сайн зүйл муу бий болгодог гэдэг. Би одоо харахад бол 2016 оны сонгуул бол яг хэдийгээр ингээд одоо харахад бол ингээд зохион байгуулалттай тий. Ард иргэд санал өгсөн нэртэй боловч ер нь бүх сонгуулиуд ингээд зохион байгуулалттай яваад өнгөрсөн тий. Ингээд харж байна л да. Яг 2017 оны сонгуул бол тэр зохион байгуулалтад бүсний дагуу явж чадаагүй учраас асуудал үүссэн тий. Тэгэхээр би одоо энэ хоёр сонгуулийн дараа харахад бол ингээд энэ хоёр бас Монголын энэ улс төрийн хөгжилд бас нэлээ чухал сонгуул юм хараад байгаа хгүй. Энэ эргэлтийн одоо тийм одоо цэг бутсан хоёр сонгуул мөн үү? Одоо дахиад сонгуул болвол гэж юу? Эсвэл энэ хоёр ер нь нийгмийг өөрчлөх те сэргээх талаас нь харахад тийм. Тэгэхээр яг бид нар бас 7 удаа сонгуул хийгээд үзчихлээ. Бас юу байдаг гэдгийг бүгд таньж мэдэж авлаа. Тэгээ яг би нэг зүйл жоохон одоо хувийнхаа зүгээс их жоохон дургүй байдаг. Юу гэх юм бол манайд ч одоо ингэж байгаа шүү дээ. Гарч байгаа улсын хурлын гишүүн бол бүх ард түмнийг төлөөлнө. Чөлөөт мандаттай гэж. Тэгсэн мөртлөө тойрогдоор хуваарлагдаад зөвхөн тэр тойрогийнхаа сонгогчдод гарч ирж байгаа. Тэгсэн гэж гарч ирсэн мөртлөө нийт ард иргэдийг төлөөлнө гэх. Тэгэхээр зэрэг энэ маань өөрөө юг илэрхийлж байна гэх юм бол манай сонгуулийн өөрийнх нь систем өөрөө маш гажиг гэсэн. Хэрвээ тэр гарч ирсэн улсын хурлын гишүүн нийт ард түмнийг төлөөлөх виз чөлөөт мандаттай юм бол профессионал юм холимог систем байхгүй юу? Яг л тэр хуваар гарч ирээд энэ бол манай намаас төвшүүлж байгаа кандидат нь энэ одоо ихтгэл хүлээж байгаа хувьд чинь манайх энэ хүнээ л өгч байна гэдэг. Тэгэхээр энэ тохиолдолд явах юм бол эргүүлж татах эрх нас сонгогчд байх ёстой гэсэн үг. Тэгтэл манай болохоор яаж ийна гэх юм бол тойрог өгчөөд гарч ирээд чөлөөт мандаттай бүх ард түмнийг төлөөлнө. Тэгвэл тэр нөхөрт яаж хариуцлага тооцох юм? Юугаар бид нар тооцох ёстой? Тэгэхээр дараагийн сонгуулиар. Дараагийн сонгуулиар тэр тавааш очиод дахиад бас тэнд нэр дэвшээч үгүй ч. Тэнд хин хариуцлага тооцох юм бол нам нь тооцож байна. Зөвхөн нам гаргаж ирсэн намын төлөө үйлчлэл гэдэг зүйлэл тэнд явж байна. Тэгэхээр зэрэг бид нар иргэд тооцож чадахгүй тийм. Тэгэхээр энийг бид нар их сайн бодох ёстой. Тэгэхээр саяны ингээд 76 жижигрүүлсэн тойрог болоод хуваагдчихлаа шүү дээ.
Түүний өмнө бол томсгосон тий холимог явж байсан. Тэгэхээр зэрэг манай сонгуулийн систем өөрөөсөө огт болохгүй байна гэсэн. Сонгуулийн систем чинь хамгийн энгийн одоо биднэрт олдож байгаа, эрхэн олдож байгаа ганц хариуцлага тооцох одоо механизм байдаг. Гэтэл манайх сонгуул болгон дээр өөрчилждэг. Тэгэхээр бид нар яадаг гэх юм бол тэр намд нь хариуцлага тооцож бид нар одоо чадахгүй сонгогчийн араас хөсөлтөд явсараа таарчдаг гэсэн. Нийт дэвшигчийн араас. Тэгэхээр бид нар сонгуулийн систем өөрөө Монгол улсад ямар байвал бид нар тохиромжтой юм. Бид нар хариуцлага тооцдог одоо систем байхын тулд бид нар яах ёстой юм. Тэр гишүүн одоо гарч ирчээд амлж гарч ирчээд тэр тойрогтой ч юм уу эсвэл яг улс төрд одоо ч юм уу төрдөө юу ч хийж чадаагүй болохоор бид нар яах ёстой ингээд энэ бүх зүйлийг хийж чадахгүй юм 4 жилийн циклтэй юу гэдэг вэ гэх юм бол зүгээр тоглоом хийгээд өнгөрөөд байгаа байхгүй зүгээр л гарч ирэх засаг эрхийн төлөө явахгүй. Тэгэхээр зэрэг яг биний одоо харж байгаа бол дахиад 19 онд бол сонгуулийн системийг өөрчлөх, сонгуулийн тухай хуулийг өөрчлөх тий гэдэг зүйл бол парламентын хүчтэй явагдана. Дахиад энэ нөхдүүд чинь өөрөө өөрсдөө авж үлдэхийн тулд ямар байдал нь өөрсөнд нь зохимжтой вэ гэдэг зүйл рүү л явна гэсэн. Ерөнхийлөгчийн сонгуул бол бүх нийтийн тий одоо санал асуулгын дүнд бол гарч чад тийм ээ сонгуулийн дүнд. Тэгэхээр зэрэг тэр ерөнхийлөгчийн сонгуул яагаад тэгж гарч ирсэн бэ? Яагаад одоо эсрэг те ардсан намаас одоо нэр дэвшиж гарч ирэх гэх юм бол тэр нэг жилийн дотор л ардын намаар ажиллаж чадахгүй байсных л үр дүн л те. Тэгэхээр зэрэг тэр бол одоо жинхэнэ утгаар гарч ирч чадчихна гэсэн. Бүх нийтээрээ яг нэг хүний төлөө өгч байгаа учраас. Тэр парламентын сонгуул болоод тэгэхээр 76 тойрог болчих уу? Эсвэл дараа нь 48 болох юм уу? Эсвэл 5 бүс туваах юм уу? Ингээд тодорхой биш болохоор хайрцлага бид тооцож чадахгүй. Маш энгийнээр хэлэхэд. Тэгэхээр энэ бол хамгийн том асуудал. Ер нь бол одоо улс төр судлаачд бол энийг бол их эмзэглэж хардаг. Энэ сонгуулийн системийг, энэ сонгуулийн тухай хуулийг байнга өөрчилдөг нь өөрөө их зохисгүй үйлдэл юм аа л гэж. Тэгэхээр одоо бол юм биш. Одоо юу гэдэг ер нь Монголд одоо хүмүүс яриад байгаа байхгүй юу? Энэ бол сонгуул явуулах хэрэг байна уу? Гэсэн асуулт ирж байгаа байхгүй юу? Ягаад бол угаасаа эдгээр ингээд сонгуулийн хуулийг өөрсдөө өөрчилчихдэг. Тэ? Өөрсдөө тохиолоо өөрчилчихдэг. Тэгээд энд юудын жижиг өөр бус намуудад шахацдаг. Өөр нэр дэвшигчдийг бол одоо эндээс нь бас зайлгчдаг, тий? Тэгээд тоглолтын дүрмийг өөртөө тохиолоо хийчдэг. Тэгэхээр дараад нь эцсийн үр дүн юу гэхээр эдний л одоо хүслээр болдог гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр юу гэдэг энэ бол хуурамч арчлал, тий? Гэдэг юм яриад байгаа шүү дээ. Өнгөц арчлал гэдэг байгаа шүү дээ. Тэгээд ард ирдэн санал өгсөн нэртэй. Гэхдээ бол югаар болдгоо, тэднийхаар болдгоо, тий? Эцсийн дүнг одоо сонгуулийн хороо гэж байгуулга байна. Сонгуулийн эсгүүд гэж байна. Тэгээ сонгуулийн хууль гэж байна. Бүгдийг энэ хоёр нам томилдог. Тэгээ энэ одоо ирэх барьж хоёр нам томилдог. Тэгээ энэ тохиолдолд одоо ер нь Монголд одоо юу болох уу? Зөв одоо тийм сонгуул болох уу? Тийм. Тэгэхээр зэрэг бид нэр зөв үр дүн гарах уу? Тэгэхээр улс төрчид Австрийн нам за энэ парламент өөрөө юу хүсэж байгаа юм? Бас энэ хүмүүс шийдэх хэрэгтэй байхгүй. Яалтч өнөөдөр бид нар парламентын цэцгэлтэй улс, бид нар үндсэн хуульдаа захирагдана, бид нар хуулийн хүрээнд бүх үйл ажиллагаа явагдана. Тэгэхээр сонгуулийн одоо нийт санал өгөгчдийн тоон 50%-аас дээш олчвол сонгуул хүчин төгөлдөр олчихно тий. Тэгэхээр эсэргүүцэж байгаа зөндөө олон хүн байгаа гэдэг нь өөрөө ардчил багийн маш том илэрхийлэл гэсэн үг байхгүй. Нэгсэндөө иймийг бид нар хүсэхгүй байна гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр зэрэг тиймийг хүсэхгүй байгаа иргэдийн үзэл бодлыг шингээдэг бас төлөөл байх ёстой. Тэгэхээр их зөв системийг бид нар сонгох ёстой гэсэн үг байхгүй юу? Нэгсэндээ дэмжиж байгаа хэсэг нь орж ирдэг, эсэргүүцэж байгаа хэсгийн төлөөлөл нь орж ирэх үед тийм сонгуулийн системийг бид нар хамгийн гол нь хуулийг бас батлах ёстой. Пропорционал систем рүү орд юм уу? Бүр холимог систем рүү орсон ш бид нар. Тэгэхээр холимоггийгаа ядаж авч үлддэг юм уу гэх мэтчлэн. Тэгэхээр сонгуул өгөхгүй байна гэдэг бол хэцүү. Төр өөрөө гацчихна тий. Тэгэхээр бид нар дахиад эмхлэн байгуул ямар төр байх юм, хэн захирах юм, хэн удирдах юм, ямар засаглалын систем, ямар улс төрийн дэглэмтэй байх юм гэдэг асуудлууд дахиад хүссэн хүсэг орно л доо. Орчин төр гэдэг нэшнлистэй тийм ээ өөрөө байхын тулд бол ард иргэдийн дэмжлэг аавна, сонгуулийн зарчмаар л гарч ирнэ. Тэгэхээр зэрэг хамгийн гол нь сонгуул өөрөө булгаагүй, тэр хууль дүрм нь өөрөө яг тэр бүх төлөөллийн дуу хоолойг оруулж чадах үйс тийм системийг бид нэр оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг өөрөө парламент өөрөө батлахгүй байна л гэсэн үг байхгүй. Тэд нар өөрсөндөө тохирсон таалагдсан. Тэгэхээр бид нар яах ёстой юм бэ гэх юм бол иргэд л энэ дээр асар их л хүчтэй боловсрох ёстой. Иргэд өөрсдөө сонгуульд оролцох үедээ маш хүчтэй оролцох ёстой. Магадгүй тэдний өсөж байгаа зүйлийн эсрэг бас
саналыг бид өгч болно тийм ээ. Тэр юу гэдэг одоо эрцийг бид нар маш өндөр одоо 90% та ч юм уу 90 хэдэн хувьтай өгөөд үнэхээр одоо эсрэг байдлаа бид нар илэрхийлж чадах юм бол бас нэг юм бас ойлгох байх гэж бодож байна. Тэрнээс шиг өнөөдөр бид нар нийгэмд самуун байдлыг үүсгэж гэдэг юм уу? Төрийг гацаах ч гэдэг юм уу? Ямар нэгэн байдлаар одоо хууль бус үйлдэл рүү бид нар бол урайлан дуудаж болохгүй тийм. Тэр зүйл рүү орж болохгүй. Ухамсартайгаар тайван замаар ухаалгаар оюун бодлоо уралдуулад бүх төвшнийх нь ямар байдлаар бид зүйлээс гарах ёстой юм бэ? Ямар боломж байна гэдэг зүйлийг илэрхийлэх одоо эрэлхийлэх ёстой. Тэгэхээр өнөөдрийн парламентд бол тийм найдвар байхгүй гэж бол тийм харж болж байна. Тэгэхээр юу нэг 2012-оос 2016 оны бас ингээд хувьд бол бас арч нам бас олонголоод явж хахад бас энэ арч намч уулын нийгмийн бас дэвшилт намж явж байгаа шүү дээ. Гэхдээ одоо тэд нар сонгуулийн хуулийг бол одоо дур дураараа өөрчилж байсан шүү дээ. Тоо эргийг өөрчилж байсан. Тэгээд бол жишээлбэл сонгуулийн хуулийг сонгуул эхлэх 6 сарын өмнө өөрчлөх болохгүй гэж хахад тэрийг өөрчилж байсан. Маш дураараа тийм одоо тийм авирж байна шүү дээ. Парламент тий. Тэгээд одоо санаж байна одоо жишээлбэл 50-аас дээш хувь одоо санал хөрөхгүй бол сонгуулийн хүчингүү бол дараагийн удаагийн дээр нөхөн сонгуул болно шүү. Дахиад болно шүү тий. Дахин сонгуул болно. Дахин сонгуул болно. Дахин сонгуул болоход тэр 50 хүрсэн хүрээгүй хамаагүй ирсэн хүнийх нь нөгөө өөрсдөгчийг нь илүү авна гэдэг ч юм уу. Ийм маягаар ард түмнийг сонгогчдын эсрэг үсээ шийтгсэн тий. Одоо хүсэл эрмэлзлийн одоо нухчин дарсан ийм хатуу харьяас сонгуул хууль гарсан одоо энэ хуулийг бас өөрчлөлт шаарч байгаа байхгүй юу тий. Тийм. Тэгэхээр ер нь бол ийм багхгүй бидний одоо ганц дураараа дургүйсэн гавьяа нь юу гэх юм бол зөвхөн энэ ус төрчдөд биш аа. Иргэдэд өөрсөнд нь байгаа гэсэн. Нийт бас тийм сонгогч өөрөө ямар ч оролцоогүй өөрийн дуу хоолой одоо өргөж чадахгүй. Тэгээд ингээд амьдрал нь муудаад эхлэхээр төрийн буруу гэдэг нас энэ иргэдийн бидний буруу байхгүй. Тэгэхээр зэрэг тийм хуулийг баталж яхад бид нэр талбай дээр чагсаж чадахгүй. Өөр юмнууд л болохоор зогсож чаддаг нь бидний ингээд асар юм оройтцсан шинж. Тэгэхээр иргэний итгэхгүй. Тийм иргэд өөртөө өмиг зөв харж чадахгүй. Ийм магадгүй иргэд нь илүү их одоо популизм хөөдөг тал руу явчихаар чин зэрэг тэр улс төрчин дуртаал гэж. Ер нь 2012-оос 2016 оны хооронд бол одоо талбай дээр энэ цуглаан жагсаалыг хийхийг хоригдсон шүү дээ. Энэ хоригдсон үний нэг нь юу шүү дээ. Одоо арчсан хувьсгалыг эхлүүлсэн одоо Монгол улсын баатар гэдэг батгүй шүү дээ. Одоо нар маш олон юу гэдэг хоригдож байсан шүү дээ. Маш олон одоо юу гэдэг энэ цуглаан жагсаал хийжсэн хүмүүсийг бол одоо юу гэдэг цагдаагаар одоо хүч төрж исэн. Тэгээ ийм л одоо тийм тухайн үедээ арчлагч за өөр албан шатар очих дээр нухчин даргацлал болж идэв шүү дээ. Тийм. Тэгэхээр зэрэг за тэр байдлаар одоо хоригдж байгаа маш бүдүүл харцалтай. За тэгвэл иргэдэд ямар боломж байдаг. Тэгэхээр бид нар одоо ингээл таны хэлсэн өрнүүлж байгаа гэл сошиал гэл тэ. Бүр тийм ч яж болох байхгүй. Бид нар бойкотлно. Бид нар сонгуулийн үед нэг дэмжихгүй байна гэдэг ч юм уу тэ. Одоо ямар нэгэн байдлаар бид нар дуу хоолой хүчтэй өрнүүлэх ёстой гэдэг зүйл рүү бол иргэд өөрсдөөс явах ёстой. Тийм иргэний одоо итвэх оролцоо маш их чухал. Арчил өөрөө тогтнох бүрэн одоо юу гэдэг төлөвшөж одоо процесс хүртлээр иргэдийн оролцоогүйгээр ерөөсөө явах боломжгүй. Иргэдийн маш өндөр итвэхтэй оролцоо. Тэгэхээр өдөр тутмын талбай дээр чагс гэсэн үг биш. Ямар хууль батлагдаж байгаа, ямар дүрм шийдвэр гарч байгаа юм, юу өөрчлөгдөж байгаа юм, тийм ээ? Яаж байгаа юм, миний төлөөлөгч яаж байгаа юм, одоо надад амсан зүйлээ хийж байгаа мó гэдэг зүйлээ хүртэл хянаж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэрийг огт хийж чадахгүй. Зөвхөн сонгуул төхөөд ирэхээр магадгүй одоо ямар баяр баясгал болох бол юу хуваагдах бол ямар олон хуулиуд батлагдах бол яаж эдгээр хоорондоо муудалцах бол гэдэг юм. Тэр зүйлүүд нь илүү анхаардаг. Тийм иргэдийг бас би болгочод байл л да. Тэгэхээр энийг бас бид нэр их сайн өөртөөс тунгааж харах хэрэгтэй. Сая одоо юу гэдэг энэ өнгөрсөн одоо нэг өөр чи ярианд яхад бол намар одоо эдэн залуучууд ирээл одоо бас ингээл ер нь бол өөрсдөө нэг санаачлагаас авах хэрэгтэй байна. Өөрсдөө идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Нийгмийн одоо энэ өөрчлөлтөнд өөрсдөө гар бие оролцох хэрэгтэй байна. Хэдийгээр намгүйч, намын гишүүн биш ч гэсэн тий өөрсдөө улсын хурал дэвшгүй ч гэсэн ер нь бол одоо юу гэдэг энэ өнөөдрийн амьдралыг өөрсдөө ор сайжруулах болохгүй маа гэсэн юм залуучууд тэр их орон хөгжил дэвшилт гэсэн төрлийн бас байгуулад ард иргэдэд дэмжигээд ингэж яваад. Тэр залуучууд ярьж уулзсан. Бид тэгээд надад ярьж уулзаад бас тэгээд намаа бас ингэж таанд оролцооч гэдэг ингээд тэнд одоо оролцоод явж байгаа л да. Тэгээд ер нь бол яг ийм тэд нар бол яг ийм юу гарч байгаа байхгүй нэг ийм төвний 76 гэдэг нэг ийм хөдөлгөөн өрнүүлээд
Тэгээд энэ альтернатив ийм 76%-ыг гаргаж ирэх гэсэн юм яваад дээр энэ дотор ингээд ихсүүг байгаа юм хариуцлага ингээд янз бүрийн юм байгаа. Тэгэхээр энэ бол нэгдүгürt бол ингээд өөрөө хэлээд шүү дээ юм. Одоо энэ байгаа намтай хүмүүстэй одоо ингээд эдний одоо юм тайлан эдний одоо эцсийн одоо юу шнэ тийм дүн тавьдаг болоо гэдэг байхгүй. Ард иргэд хилцүүч дүнгээ тавь. Хин юу хийсэн тий? Одоо ямар байсан? Ямар шийдвэр гаргахад оролцсон. Энийг ингээд өргөн өмнөр хилцүүлээд дүн тавьдаг болоо гэж. Тэгээд бол улс оронд бас ингээд зөв зөвтэй заав намаар биш явах тий улс орны хөгжил товны руу зогсох хүмүүсийг талцаас хайж гаргаж ирэх гэдэг юм явж байгаа. Тэгэхээр би бас ингэ хараад энэ дэмжиж байгаа. Тэгэхээр 11 сарын 29-нд жишээлбэл энэ залуучуудын анхныхаа эвлэлийн байгуурлыг хийгээд 12 сарын 27-ны өдөр бас ингээд хоёр дахь эвлэлийн байгуурлаа хийгээд бас одоо ингээд иргэдийн идэвхтэй нийгмийн ажилд оролцооч гэж одоо өөрөө ч хэлдэг шүү дээ. Тэгээд ер нь хэд ингээд энэ дараагийн одоо сонголтыг жишээлбэл юу гэдэг хүчээр биш. Ингээд их зөөлөн замаар одоо юу гэдэг ингээд зөв сонголтыг одоо өөрөө хэлээд байгаа тийм суур олох. Энийг хийх тухай асуудал яриад байгаа байхгүй юу? Энийг бас дэмжиж байгаа юм. Тийм. Тэгэхээр энэ гих мэтчлийн юм одоо иргэний хөдөлгөөнүүд те иргэний байгууллагын идэвхжлүүд. За дээрэс нь иргэн хүний өөрийнх нь одоо тэр нийгэмд оролцоо бол яаж заашгүй идэвхжих гэсэн. Тэгэхээр энэ бол бас төвний 76 гэдээ болж байна те. Юу гэх юм бол та биднээс сонгогдож гарч ирээд бидний эрхийг төлөөлж гарч ирчээд юу хийж чадсан юм? Юу хийж байгаа юм гэдгийг бид нар заашгүй л ил тод байдлаар сонсох ёстой. Ил тод байдлын тухай хуулиар ч гэсэн бид нар мэдээлэл авах хэрэгтэй. Тэрийг ч гэсэн мэддэггүй иргэд. Тийм ил тод байдлын тухай хуулийн дагуу одоо сонгогдож гарч ирсэн улсын хурлын гишүүнээс бид нар мэдээлэл авах хэрэгтэй байхгүй юу? Тэрийг ч бид нар хэрэгжүүлж чаддаггүй. Гих мэтчлэнгээр бид нар өөрсдөө хяналтын систем, хяналтын механизм бид нар өөрсдөө болох ёстой байдал тэрийг хийж чадахгүй учраас өнөөдөр ийм байдал руу орчод байгаа. Тэгэхээр энэ төмний 76 бол бас болж ин гэсэн үг тийм ээ. Юу гэх юм бол тийм нэг хэлбэр. Тийм. Юу гэх юм бол улс төрийн нам өөрөө тэр улс төрчдийг бэлдэх, улс төрийн элитийг бэлдэх, нийгмийн одоо гишүүдийг тийм ээ улс төрийн одоо иргэний боловсролыг олох гэдэг тэр нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болцсон тохиолдолд яалтчгүй нийгэм одоо ийм зүйлийг өөртөө гаргаж ирж байна. Тэгэхээр энэ бол юу гэх юм бол өнөөдөр ингээд гинт хэд хүмүүс шийдэж чадвал биш байхгүй. Хөгжлийн хууль үйлчилж байгаа байхгүй. Яалтчгүй өөрөө тий дотроосоо дараагийн тул гаргалгаа гарц бид нар юу байгаа юм. Ямар боломжууд байдیں۔ Гэдэг зүйлүүд бид нар явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол их сайн үзэгдэл гэж би бол хувьдаа харж байгаа. Ер нь бол одоо энэ болохгүй байна. Энэ гацчаад байна гэдэг чинь өөрөө сайн үзэгдэл байхгүй. Хайчих юм. Одоо хайчих юм бид нар. Хайчих ёстой юм. Эрүүлэр бид нар сэтгүүл бид нар юунд хүрч боломжтой юм бэ гэдэг зүйлийг одоо бас гаргаж ирж байгаа. Ийм магадгүй таатай үн ч гэж магадгүй. Харин тийм. Одоо шил ийм бас ингээд одоо ингээд энэ ман болохгүй байна гингууд нь наан болохгүй байна гингууд нь махан болохгүй байна гингууд нь ийз нь болохгүй байна гингууд ингээд намууд бий болоод одоо энэ 30-32 дахь нам гэж явж штэ. Тэгээ энэ шийдэл биш байж магадгүй байхгүй. Шинэ нам бий болоод байгаа юм те. Тэгэхээр бол юу гэдэг энэ нам бус те. Гэхдээ энэ иргэний одоо энэ оролцоотой иргэний одоо яриад ш нөгөө нэг хяналтын тогтолцоотой те. Тэгсэн энэ ил тод тэгээд юу гэдэг эн чинь одоо юу шүү дээ. Бид одоо энэ улс орны хөгжүүлэхэд одоо энэ чадaltaй чадвартай мэдлэгтэй улс орноо одоо зүрх сэтгэл нь зохиж яадаг ирээдүйн төлөө одоо юу гэдэг ингээ одоо санаа зовж байгаа ийм хүмүүс орж ирвэл одоо ихний өөрөө жилээд байгаа ийм одоо сул төрийн ийг те жоохон тийм одоо тийм юу гэдэг тийм нэлээд тийм гिचүүлэх юм шиг байна те. Тийм. Тэгэхээр би ч өөрөө багш учраас бол оюутнуудаа бол үргэлжлэж хэлдэг л те. Мэргэжилтэй сайн байна гэдэг чинь л одоо чиний нийгмийн үн хүлээсэн үүрэг, чиний оролцоо тэр. Маш сайн мэргэжилтэн болж чадна гэдэг л чи амжилттай явна, татвараа төлнө, буцаад тэрнийг үйлчлэгээ авна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр би тэгж заадаг мөртлөө хаяа ярихаараа те одоо чөлөөт ярилцсандаа тэгж хэлдэг мөртлөө тэр төлж байгаа татварыг бид нар сайн сайхан байдлыг үүсгэж өгч чадахгүй байгаа төрийн одоо шийдвэрд ор бид нар амьдраа явж шээ. Тэгэхээр зэрэг яалтчгүй ийм хөдөлгөөнүүд байх ёстой. Дээр нь тэр улс төрийн намууд бий болжиг тэр бас л үзэгдэл юу гэх юм бол эрүүл байхын тулд улс төр өөрөө цэвэршхийн тулд гэдэг юм те. Шийдвэр гаргагч нарт үнэхээр чадвартай хүмүүс очихын тулд бол маш олон янзын одоо ийм үзэгдлүүд явж ижил гарч ирнэ. Тэгэхээр бол энэ бол бас таах айтайхан зүй санаачилж байгаа байна тий. Тэгээ энэ бол одоо ингээд хүн бол ингээд нэг устж болохоор нэг өөр болдог гэдэг. Би бас нэг ийм зүгээр яа л да. Одоо сонгуулийн хууль дотор нэг юу тэгээ нэг бас нэг чухал заалт байдیں۔ Тэр нэг төр хэвлэл мэдээллийн сурчлагын яваад байгаа байхгүй. Сонгуулийн сурчлага, хэвлэл мэдээлэл оролцоо маш чухал байхгүй.
Өөрөөр хэлбэл тэр нийт дэвш шинбэ гэдгийг бол ард иргэдэд одоо сонгоход нь бас хэвлэл мэдээллийн одоо тэр нөлөөлөх үүрэг те таниулах үүрэг гэж байдаг байхгүй. Тэгэхээр энийг бол одоо бидний сая сонгуулийн хуулиар тавьчих боосон байна. Өөрөөр хэлбэл одоо шинэ нэр дэвшигч хүнийг одоо ерөөсө таниулах болцоо олгохгүй маш хязгаарласан, маш хөрөнгөөр хавьдсан ийм хууль гаргасан. Тэгээд одоо нэг түүхийн эргээ ярих дээр би одоо өөрөө одоо Монголын хэвлэлийн хүрээлэн гэж байгууллагыг одоо анхны захирлан те одоо үүсгэн байгуулагч нэг одоо тэгэл тэр зорилго нь өгөхдөр бол одоо хэвлэл мэдээллийн дамжуулаад Монголд одоо шинэ бие болсон арчлыг бэхжүүлэх те ийм зорилготой явуулагдсан байна. Бид тэр ажлаа сайн хийжсэн гэж бодож байгаа. Тэгэхэд бол манай зэрэгцээд одоо үүдийн ингээд бас үүдэн бид нар хэвлэл мэдээлэл арчлыг бэхжүүлж явах хажуугаар нас сонгогчдын боловсролын төвөд байгуулсан байхгүй. Энэ байгууллага зөвхөн сонгогчдын боловсролтой одоо ажилладаг байсан тийм. Олон улсын байгууллага байд. Манай хоёр байгууллага бол сайн дэмждэг байсан байхгүй. Тэгээ тэрний одоо захирал нь одоо сая улсын хурлын гишүүн байсан хөдөө аж ахуйн сайд байсан Бурмаа гэж эмэгтэй байдаг байхгүй. Тэр ажиллаж ирсэн тийм. Тэгээ тэр үедээ одоо юу гэдэг одоо тэр Америк нэгдсэн улс Европын холбооны тийм одоо иргэний арчийн төлөв иргэний нийгэм гэсэн шагналыг Монголоос хоёрхан байгууллага авч ирсэн байхгүй. Бид тэр авч их том мөнгө шагналтай. Ингээл те шагнал аваад айгуу тийм бидний хийсэн ажлыг үнэлж байгаа бид дэлхийгээс үнэлж штэ тий олон улсын байгууллагууд одоо тийш Америк нэгдсэн улс, Герман, Франц, Европ болооч тэр чигтэй штэ. Тэгэхээр нэр Америк нэгдсэн улс. Тэгээд одоо шилбэл ингээд би жишээл одоо юу гэдэг ингээд одоо хэвлэлдээ үнэнч явж байгаа байхгүй ингээд тий одоо энэ хэвлэлийн хэрэгчлээ хэлээ гэдэг. Тэгэхээр улсын хурлын гишүүн болсон манай Бурмаа юу хийсэн бэ гэдэг байхгүй. Би дахиад хариуцлага яриад байна штэ. Тэгэхээр манай Бурмаа бол одоо тэр сонгуулийн хуулийн дээр ажиллаад иргэдийн одоо сонгогчдын эрхийг хаах хууль гаргасан байхгүй. Тэгээ өөрөө бол анх бол ингээд сонгогчдын боловсролын төв иргэдийн одоо сонгогчдын боловсролыг яаж дэвшүүлэх гэж ярьж байсан хүн сонгогчдын боловсролыг яаж хаах тухай хууль баталж явуулсан байхгүй. Тэ. Тэгэхээр улс төрчид ийм л байгаа байхгүй. Тэгэхээр яг нь ер нь л иргэдийн боловсрол огт хийгдэггүй байна гэдэг үр дүн өнөөдөр бид нар хараа сууж шүү дээ. Тэгэхээр ажиллаагүй байна л гэсэн. Тэгэхээр ер нь бол иргэний нийгэм байгууллага маш хүчтэй хөгжих дээр нь хэвлэл өөрөө үнэхээр бие дааж иж арчил өөрөө хөгжиж чадна. Тэгэхгүйгээр бол бид нэр мянган сайхан улс төрчид бүх юмаа даатгаад боломжгүй. Бүгд оролцоо. Гэр бүл сайн сайхан явахын тулд бүгд л оролцож ижил тодорхой дэг журам байж ижил төлгөө байж ижил явж байгаа шүү дээ. Маш энгийнээр бодоход. Тэр төр бас тийм л байна. Тэгэхээр бид нар хин нэгэнд ерөөсө даатгаж өгч болохгүй. Тэгвэл бүгдөө улс төрчид бол гэсэн үг биш. Бүгдөө гудамжин жагс гэсэн үг биш. Бас нийгэмд нэг юм жагсгуудаа жагсан тий. Дутуу одоо муу үзэгдэл манай монголчууд их сүүлийн ажиллагддаг гэх юм да. Ингээ юмыг аргацаадаг. За ингээл өнөөдрийг л дуусчихвол болчих. Одоо л ингэчүүл болчих. Ингээл тэр нэг хугацааг давчвал ингээл болчих шүү дээ. Тэр маш хэврэг. Тий. Тэгэхээр зэрэг бас тэр байдлаас их жоохон өөрчлөх хэрэгтэй юм уу? Юм чи сэтгэлээсээ ханддаг, үнэхээр чанарлаг байдаг гэдэг ч юм уу гээд их олон зүйл бас иргэд биднээс их шаардж байл да. Тэгэхээр бид нар хариултыг зөвхөн төрд биш бас өөрсдөндөө ч гэсэн асуулын тэмдэг үлдээх хэрэгтэй болчоод байна л гэсэн. Одоо яг иргэд ингээ өнөөдрийн нөхцөл байдлаар орох дээр юм байхгүй. Одоо өнөөдөр ингээд сая ингээд талбай дээр зулаанч сайн боллоо тий. Тэгээ одоо энэ улсын хурлыг тараа гэсэн бас юм хөдөлгөөн өрнж байна тий. Тэгээд энэ хөдөлгөөнийг одоо жишээлбэл одоо ялагдсан гэж хэлж болно шүү дээ. Одоо хэдийгээр одоо 64-лээ болж ялсан ч гэсэн одоо Монгол Ардын намын өөр дотор ялагдсан 32-ын бүлэг нь бол одоо энэ улсын хурлыг тараач хийж байгаа байхгүй. Тэ? Ийм одоо санаачлагыг хараад гарын усраа явж шүү дээ. Тэгээ үүнийг бол одоо юу гэдэг одоо өнгөрсөн сонгуульд бол одоо бүрэн гүйцэд ялагдсан, эрх мэдлээ алдсан, арцсан бол бас дэмжиж явж байгаа шүү дээ. Тэ? Би бол энийг харж байгаа байхгүй. Энийг бол одоо юу гэдэг эдгээр бол одоо нийгмийг одоо ингэ үнэхээр өөрчлөе, сэвэрлэе гэдгээс илүү энэ эрх мэдлээ алдсан хүмүүс буцааж эрх мэдлээ авъя гэсэн ийм сонирхол ардан зогсож байгааг харж байгаа байхгүй. Та юу гэж харж байна? Тийм. Тэгэхээр зэрэг сонгуул парламент заах ингээд тарлаа гэж үзэх юм бол дараа нь бид нар дахиад сонгуул одоо тэ дахиад сонгуул хийхээс аргагүй болно. Шинэ сонгуул. Тэгэхээр чин зэрэг яах вэ гэх юм бол нөгөө улс төрийн намууд тавьчтай байд үүсчихнэ гэсэн. Тэгэхэд нам дахиад дэвшүүлнэ. Дахиад гарь эзэлчихэ. Тийм. Тэгэхээр зэрэг бид нар яах ёстой юм. Ямар ч зэн нөхдүүдийг одоо 20 он хүртэл харахаас арга байхгүй. Тий. Одоо юу хийх боломжтой. Тэр 65-уулаа гарч иртэл итгэл хүчилж жахад тий. Юу ч хийхгүй байна гэдэг чинь бас гай болохгүй гэсэн. Муу шийдвэр гарахгүй бол. Тийм. Тэгэхээр зэрэг эдгээр бол бүрийнхээ хугацаанд одоо дуустал нь бол явах ёстой. Тэр 65-уулаа гарч ирсэн бол ямар амлалт хийсэн тэрнийхээ төлөө бас ажиллах ёстой. Тий.
хин яагаад тэнд сууж байгаа хаанаас гарч ирлээ хин блэ гэдгээ бас эргэж харах. Одоо тэр л нэг жил үлдчихэд байна л гэж. Тий. Энэ одоо ман ам одоо өөр бусад одоо хүмүүст бүгдэнд энэ ард иргэд нэг бүрчлэнүүд явах хэрэгтэй. Тий. Ер нь бол нэг бүрчлэн хүн болгон биш юм аа тэр тойргийн сонгогч. Энийг би хэнийг сонгож байгаа гэж харах хэрэгтэй. Яа тэгвэл 498 баха тий 16 онд чинь нэр дэвшиж дэвсэн шүү дээ. Монголын түүхэнд анх удаа хамгийн тэр дотроос гаргаж ирсэн 76. Тэгэхээр нэг тойрог дээр доор хайж 5 хүн ч юм уу тий ингээ байсан гэд үзэх юм бол сонголт тэнд дээр явж ирсэн. Тэгэхээр тэгж гаргаж ирсэн юм чинь тэр бас сонгосон сонгогчдод бас бодох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо манай одоо сонгогчд дээр нь хэвлэл мэдээллийн байгууллага хоёрд бол одоо ер нь бол жоохон хөгжих ёстой шүү. Бодох тий хийх тий ажил их байна. Тий ялгаж салгаж харах онцгой өнөөдрийн талах мэдээж хэрэгтэй. Гэхдээ өнөөдрийн талхаас илүү бас маргаашийн юу гэдэг бялууч гэсэн бас харах ёстой. Тийм л цаг үе болчиход байна. Та одоо энэ юу гэж боддгоо? Одоо ингээд улс төр судлаачийн хувьд одоо энэ одоо өөр шинэ намуудын байр суурийг юу яаж хардаг вэ? Одоо шил хүн нам тий одоо үнэн ба зөв нам тэгээд дээр нь одоо юу вэ? Зон олны нам гэдэг одоо намууд юу болж шүү дээ. Тэгээд энэ одоо Монгол ардын хувьсгалт нам бас үүдэх чимээг багш байна тий. Энэ намуудыг ер нь одоо яаж харж байна? Ирээдүйг. Яг нам бол угаасаа туйлын зорилго засаг ирэхин төлөө шүү. Ямар ч тохиолдолд намын тий засгийг гартаа авах тий. Ерөөсөө өөртөө тэр институт авах хин төлөө. Өөртөөхөө одоо гишүүдэрээ дамжуулж. Тэгэхээр гэдэг утгаараа бол агаарна гэсэн үг. Бүгд өөрөжлөхөн. Яг хуу тэр үзэл баримтлал зорилго үнэхээр үнэн нь худлаа юу гэдэг тэгэл тэдний өөрсдийнх нь хийж байгаа улс төрийн өдөртний үйл ажиллагаагаар л харагдана гэсэн. Тэгэхээр сонгуульд өгөхөр итгэвчээд сонгуул дуусны дараа алга болчиход эхлэхэрсэн зэрэг л өөрөө зорилго нь юу вэ гэдэг л дотор хаагдаад эхэлж байгаа байхгүй. Яаж ижаал эрх мэдэлд хүрэх гэдэг сонирхолтой. Түүнээс биш улс төрийн нам бол үргэлж өөрөө тэр институт бол тогтмол улс төрийн үйл ажиллагаа өдөр тутам хийж явах хэрэгтэй байгууллага. Институт байдаг. Тэгэхээр тэрийг хийж чадахгүй байна гэхээр зорилго бас өөр байна л гэсэн. Юун дээр ингээд ааш одоо хүмүүс бас эргээд бас хэлээд байдیں۔ Энэ улс төрийн намууд өмчтэй байх ёсгүй гэсэн асуулт ярьдаг байхгүй юу? Тэгээд бол энэ Европын орнууд ч гэсэн бас тийм байна. За тий. Тэгэхээр манай Монгол жишээлбэл юу гэдэг одоо Монгол ардын нам гэхэд бол усан төсвөр байртаа бас тийм ээ. Арц намчсан бас тий юу авсан шүү дээ. Энэ усын одоо тэр өмчийг авсан гэдэг ч юм уу. Ийм ба. Тэгэхээр ер нь бол ийм одоо өнөөдөр хэлээд байгаа хгүй ерөнхийд нь ингээд ийм одоо улс төрийн намууд тэгээ ингээд одоо ингээд ажиллаж чадахгүй шүү дээ. Ус орнууд чадахгүй байна. Тэгэхээр одоо бүхийг одоо бүхий өргөө одоо ингээд нэг хоёр тал болоод маргадангууд бүхий өргөө лацчих шүү дээ. Энэ одоо буцаад энэ өмчийг ус буцааж даавар гэж шүү дээ. Усын өмч бодож аавна гэсэн. Одоо шийдвэр асуул яригадаад байна шүү дээ. Одоо тий. Тэрнтэй адилхан ер нь бол одоо энэ улс төрийн том намуудын улсын төсвөр ярьсан байдлуудыг ер нь хурааж авах яасан. Тэгэхээр тэр улс төрийн нам гэдэг тэр институт бол угаасаа сайн дураараа өөрсдийнх нь тэр одоо нэг гишүүн болгохын үзэл санаа нэгдээд тийм ээ одоо нэг тодорхой юм үзэл баримтлалын төлөө сайн дураараа явж байгаа байгууллага институт тийм ээ. Тэгэхээр зэрэг тийм одоо сайн дурын байгууллагад усаас юм уу гэдэг бол өөрөө бас утгагүй. Буруу тийм. Тэгэхээр зэрэг манайх усаас өмч дасаж өгөх ёстой өгөх ёсгүй гэдгээ ч мэдэж чадахгүй байж байгаа л бид нар 90 онд намуудаа бүртгэж авчихсан. Тэгэл намын хууль зэрэгцэл хойноос нь хөөгаар авцсан учраас бид нар 90 онд гараагаа бид нар зөв эхлэегүй. Тэгээ одоо энээсээ бид нар буруу эхэлсэн юм байна. Улс төрийн намд бид нар усаас өмч өгсөхгүй юм байна. Энийг буцааж амаар байна гэвэл хоёр нам бол өгөхгүй. Тий. Боломж авахгүй гэдэг. Тэгэхээр зэрэг тэгвэл тэгш өрсөлдөөн гэдэг зүйл яаж эхлэх юм бэ гэл ингээл асуудууд гарч ирэх гэсэн. Тэгэхээр зэрэг яах вэ гэх юм бол энэ хоёр намын доторх бас тэр одоо тэмцэл их мэдлийн төлөө одоо фракцууд үүсэж байгаа. Бас их зөв аятайхан зүйл гэж харж байгаа л да. Бас нам руу төлөвшөх, эсвэл цэвэрших, муугасаа салах тий. Магадгүй дараагийн удирдлага өөр зүйлийг бас ярихыг бид нар үүсэхгүй тийм ээ. Тэгэхээр зэрэг
би бол өмчөө буцааж өгөхгүй гэж бодож байна. Ер нь бол бас авахд ус хингүй те. Би санаж байна. Гэтэ нэг авч ирсэн шүү дээ юуныхыг. Ардсан нам засаг барьж явахдаа те. Ард намын байраад бас авч ирсэн. Одоо нэг санаж байна энэ өмнөд Солонгосын сая нэг баригдаа хоригдчихдаг эмэгтэй ерөнхий гэдэг биш үү? Пак гэдэг. Тэр өөрийнхөө намын бас дараагаар сонгогдоод тэр нам нь одоо сонгуульд ялагдсан байсан үед болоод тэгээд өөрийнхөө намын байшин одоо улс тусаа буцаад тушааж ирсэн гэж. Тэгээд гадаа ингээд юу яа одоо майхан байдаг шүү дээ тий. Майхан шиг майхан асар маяг. Тий ер нь палатк маягийн юм тавиад тэндээ намынхаа боловсроо явуулж эхэлж ирсэн гэж. Яагаад гэвэл тий бид нар бол одоо ийм байх ёсгүй гэдэг. Би бас боддог байхгүй юм. Ийм нам бол тэхлэх ёстой юм шүү. Тэгэхээр харин бид нар бас магадгүй дараагийн удирдагч ч юм уу тий намын дарга нь дараагийн бас удирдах зөвлөл нь арай өөр хүмүүсээс бүрэлдэхийг бид нар бас таашгүй. Тэгэхээр тэр тохиолдолд ижлэх эхлэе. Бүгдээрээ ер нь бүх улс төрийн намууд яг л эртний нийгмийн байгуулалт шиг байя гэд бас зориглоод уриалаад дуудах хүмүүс. Би бас магадгүй бодож байна ингээд нэг өдөр бас Монгол Ардын намын дарга хөрс бас ийм шийдвэр гаргачих бас болох юм дээ. Тэг гих мэтлэл байж болохыг тий найдаа. Өөрөө тий. Тэр намын даргын бас хүсэл эрмэлзэлтэй холбоотой. Тэр цагаан байшин гэж юм байханд тулд их л олон тэр бумын хандууд өгсөн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ ингээд яачаа тэгээд дараа Монголын бүх төрлийн бус байгууллагууд бүх одоо юу гэдэг иргэний нийгмийн байгууллагуудад тэнд амьдрах те ажиллах тэр нөхцөл бодлого бас бүрдүүлж болох юм. За та бүхэн ер нь ярилцах цаг ингээд ер нь өндөрлөх ер нь бол тийшээ хандж байна. Та энэ бол ойр ирээдүйн улс төрийг ер нь яаж харж байгаа улс төрийн хөгжлийг. Тэгэхээр бид нар ямар нэгэн гарцыг бол сонгоно те. За заашгүй явна. Юм гэдэг бол угаасаа л явна. Тэгэхээр зэрэг бол би бол өөр их позитив юм эрэг юм зүйлийг харахыг хичээдэг. Аль болох муу юм дотроос ирсэн сайныг ганцхан цагааныг ч болтоо харахыг хүсдэг. Тэгэхээр зэрэг ямар ч эрүүлжэл явна. Тэр бол шууд бол мэдээж боломжгүй. Гэхдээ багаар ч гэсэндээ эрүүлжих эрүүл одоо нийгмийг бий болохын тулд бол ус төрчид иргэд бол хүсэн хүсээгүй явна гэж л харж байгаа. Тэгэхээр бид нар бол гарцыг нээн. Тэр юун дээр бас ингээд ус төр судлаач хүмүүс бас ингээд таал өрөө юм судалж байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл 2020 он гэж байгаа шүү дээ. Одоо энэ бол нэг жил гарны дараа болох гэж шүү дээ, тий. Тэгэхээр энэ 2020 оныг бол одоо бас богдын бошиг гэдэг одоо манай одоо том богдууд, хулгаадууд хийсэн байдаг. Энэ бол сайн цаг эхлэлж Монгол улсын 90 оны ус хэлсэн байлээ шүү дээ. 90 онд бол Монгол улс тусгай тогтолцоо олж явах тий. Цагаан морин жилийн ийм бас эрхлээний хөдөлгөөн өрн бас ийм болно гэдгийг бас хэлсэн. Одоо тэд чинь ингээд бошиг гэдэг чинь одоо ингээд хэлж штэ. Тэд онд одоо ийм үйл явдал болно гэдэг. Тэгэхээр 2020 оны бол хэлсэн байна. Тэгэхээр би бас ингээд бодож ингээд энэ болж байгаа бүх үйл явдал бол бүгдээрээ одоо тийм салан биш гэж хараад байгаа байхгүй юу тий. Одоо юу гэдэг аан дотор олж байгаа хөдөлгөөн аан хагарч байгаа аан бүлэггүй болж байгаа усыг орол дотор тий. Тэр энэ аныг бас хязгаарлаж шүү дээ. Нийгмийн үзэгдлүүд яваад байна тий. Одоо жишээлбэл Монгол ардс нам бол одоо хэдийгээр одоо бүлэг болох хэмжээтэй байсан бол одоо ингээд задраад өөрөө гişүүдээ хөөснийхөө өрнөн дээр л бүлэггүй болсон. За дээр нь ман гэж маш том одоо тийм нам одоо хүчрэг нам гарчаад одоо 60 давлагаас одоо нэг гişүн алдаад одоо дараад нь 2 багтаад одоо маш сулхан нам болсон гэдэг ч юм уу тий. Тэгээ дотоодын одоо юу гэдэг зөрчил маш хурцсан. Тэгээ дээдлэлт нь ерөнхийлөгчийн засаглалыг одоо юу гэдэг энэ одоо тодорхой бүлэг шүү дээ. Одоо Монгол улсыг одоо ингээд нам аргалцахгүйгээр байрж базж яадаг бүх хэрэглээ төвлөрүүлж яадаг, бүх томилгоо хийж яадаг, бүх одоо ил байдгаас хорж яадаг гэж тий. Энэ бүлэг одоо тэр ерөнхийлөгчийн суудлыг алдсан. Одоо юу гэдэг одоо залгамж чанар алдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр дээр нь одоо юу гэдэг янз бүрийн иргэний хөдөлгөөнүүд ингээд хөдөлгөөн үүсэж байгаа энэ асуудал бол энэ одоо бүгдээрээ нэг л том цунами шиг болно би хараад байгаа байхгүй юу. Харин тэгэхээр тууштай тэгээд хамгийн гол нь шудраг шиг үргэлж нэгдэг. Одоо тийм л иргэний нийгэм хөдөлгөөн, тийм л зүйл эрүүл одоо юу гэдэг байдлууд бий болж чадхал юм бол улс төр бол ингээл жоохон цэвэршээ юм. Хэрвээ тууштай биш байвал сонгуулийн өмнөх юм үзэгдэл өмнөх одоо он жилүүд шиг байж байгаа л сонгуулийн дараа унтарчдаг тийм одоо жижигхэн зочил байх юм бол бүр харин нөө түүний та ихэлсэн те Мексик яваад байна гэх.
ярьжсэн. Тэгэхээр тийш явахыг бид нар үүсэхгүй. Тэгэхээр нөө яг тууштай шударгаас баялагын дэвш хуваарлал тэгээ үнэхээр ардчилсан нийгэм шиг байх ёстой гэдэг зүйлийг л зорьсон иргэд, улс төрчид, эртний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн байж л тэрний төлөө шударгасыг нэхэж явж чадхал юм бол эрүүл. Харин тий. Тэгээ одоо түрүүнтэй та бүхэн хэвлэл мэдээллийн одоо үүрэг маш өндөр. Тэгээ манай өөрөө бас ерөнхийд нь ус судлаач анзаардах юм. Манай бүх одоо гих шилж ярих болох байх та ер нь гол хэвлэл мэдээлэлс бүгдээрээ энэ бүлгэлийн мэдл шилжсэн шүү дээ. Тэгэхээр бүлгэлд үйлчлдэг ийм бас хэвлэл мэдээлэлтэй болсон. Өөрөөр захиалгатаа сэтгүүл зөөгчсөн. Тэгэхээр одоо үүдний би бас хараад байгаа байхгүй энэ иргэдийн бас ингээд сэргэж байгаа байдал энэ сошиал ертөнц маш хүчтэй болж байгаа. Сошиал давлгаа өрнөх нь боломжтой болж байгаа нь бас энэ бүдийг зад зогох тий бас нэг тийм сайн орчин бий болж хараад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө сошиал ертөнцийг бол улс төрийн чинь оролцооны нэг хэлбэр л бас оруулж явж байгаа шүү дээ. Бас манай шинжилгээ ухаан чинь сошиалор бол оролцох одоо онлайн хэлбэрээр оролцох бол бас улс төрийн оролцоо нэг хэлбэр юм аа гэж бол бид нараас одоо сүүлийн үед их ярьдаг болж байгаа. Тэгэхээр зэрэг ялцч хөвчтэй бай. Зарим улс орнууд те Эстон жишээлх юм бол одоо 2 сая хүүхэн амтаа мөртлөө сонгуулаа юугаар явуулж байна. Сошиалор явуулж байна. Тэ иргэн болон өөрийн гэсэн одоо мэйл хаягаар нь бүх зүйл ингэ явуулчихдаг. Тэгэхээр бас бидний өвчсөн тийм бас боломжтой. Бид нэр яг хуу сошиалор үйл бодлоо илэрхийлэх, тэнд гүйцэж чадахгүй байх. Гэтэ түүндээ үнж байх боломжийг сошиал ертөнц бидэд олгож өгч байгаа бол бас тэрээрээ ч гэсэн тууштай бас явах ёстой. Илэрхийлэл байж ах ёстой гэсэн. Юу ард иргэдийн зүйлс би боддоо чинь нэг энэ сонгуулийн энэ технологиудыг жоохон хязгаарлах хэрэгтэй авч байна тийм. Жишээлбэл хар машин гэдэг юм бол одоо ерөнхийд энэ сонгуулийн юунаас бас ард иргэд хасах ёстой гэж ярьдаг байхгүй. Энэ бол одоо ловерийн тий хүмүүсийн саналыг одоо ловердэг програмчлал хийждэг. Энэ ч өнөөдөр тийм боломжтой шүү дээ. Энэ тийм аа. Тэгээд тэр сонгуулийн тэр санал өгөлтөн дээр хяналтны тогтолцоон дээр өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ард иргэд сонгуулийн ерөнхий ороо гэдгээс илүү ард иргэдийн одоо тийм давхар сонгуулийн ороо бас бий болох хэрэгтэй шүү. Тэ? Ингэж ажиллаж чадвал бид нэрс үүдүүд өрх юм шүү. Харин тий. Давхар нэг тооллого хийдэг ч юм уу тий. Тэр ямар нэгэн шинэ хэлбэрийг сонгохгүй бол тэр ажиглагч нар ч гэсэндээ бүгдөө л захиалахт. Тэ энэ бол өнөөдрийн бүхэл түүхийг бид нар л мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр хэцүү. Тэгэхээр төрийн машины хэсэг нь ажиллаж идэг тийм. Тэгэхээр зэрэг бол дандаа ингэж яваад ахаар бас туйлдж байгаа юм чинь иргэд бас өөр зүйлийг бас хүсэж л байгаа. Тэгэхээр тэрний бодлоо тууштай байгаасаа л гэж хүсэж байна. За ингээд өнөөдөр манай эцэг төрөлцөө ирж Монгол улсын улс төрийн өнөө нөхцөл байдлын талаар ярьцлага өгсөн танд баярлалаа. Таны ажил үйлс амжилт хүсье. Монголын улс төр бас тунгалаг бол цэвэрш утгаа. Эрүүл Баатар шиг. За баярлалаа. Баярлалаа. Баярлалаа их үзэгчтэй. Комментаторын төлгийн дугаар ингээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяр таа. Сэндийн инхбат контрол комментатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут.